За guys. Энэ удаа Fire Force Anime-ийн 3 дугаар бүлгийг тэр чигт нь ярьж өгнө, окей? Та нар харин лайк саба дараарай. Бас VPN ашиглаж агаад хайп дараад өгвөл бүр хайр шүү заа юу. За тэгээд шууд бичлэг рүү оръё доо. Өмнөх улирлын төгсгөлд цагаан хувцаснууд Токио хотыг иргэшээлдэ оруулахаар болсон шүү дээ. За тэдний төлөвлөгөө бол эзэн хаантай хүртэл хамтраад өөрсдийгөө ариун галын бурхны илч төлөөлөгч энтер гэж тархийг нугааж аяад нэг ёсондоо энэ хотыг зүгээр л баацах гэж ирсэн байдаг үстэй. Нэгдүгээр тусгай ангийн ахмад хүртэл титэмтэй охины өдөөс юу ч хийж чадалгүй үгэнд нь ороод бүр хүчин зүтгэхээр болж явах шиг байна да. Харин манай Обе ахмадыг цэргийнхэн ирж баривчлах ба тэдний ард мэдээж цагаан хувцаснууд байгаа нь ойлгомжтой. Учир нь 8 дугаар тусгай анги чинь сургаалчийн эсрэг хамгийн их хөдөлгөөн хийж байгаа хүмүүс шүү дээ. Ингээд нэг хөдөлгөө Обе ахмадыг баривчлагдсан сургаар манай 8 дугаар ангийн бусад гишүүд өөрсдийгөө ч бас аюулд орсноо мэдмэгцээ энэ газрыг орхиж зүхтаахаар болоод мөн Обе ахмадыг ч бас аврах арга хэмжээ авнаа л гин. Нөгөө талд харин 1-р ангийн ахмад бүр титэмтэй охины нохоо олчжээ. Хэлсэн үгнээс нь огтхон ч зүрхгүйгээр барах уу бүр Обе ахмадын бид өнөөх буг болгодог шавжийг оруулна гэхэд хүртэл огтхон ч эсэргүүцсэнгүй. Энэ хоёрын ингэж ярилцахыг Шинара галын холбоосоор дамжуулж сонссон байдгийг. Тэгээд Обе ахмад аюулд орсон тухай бусаддаа ч бас хэлж энэд манч яаралтай хөдлөлөө. Энэ хооронд манай ахмад шоронд орсон ч бэлтгэл хийж яадаг үстэй. Үүнээс гадна манай 8 дугаар ангийнхныг улс даяар 90 сурвалжилж эхэлсэн байх нь тэр. 5 дугаар ангиас ахуулаад Бенемара хүртэл улс төрийн томчууд нь нэг л буруу тийшээ хазааж нөхцөл байдал одооноос нэлээд муулж эхэлснийг анзаарсан. Харин манайхан ч цэргүүдээс нуугдах газар олдохгүй, ер нь л баригдах нь бараг цаг хугацааны л асуудал болж ах шиг байна. Гэтэл энэ үед Виктор өөрийгөө Жокертэй хамтарч ажилладаг байснаа хэлэх бөгөөд манайхан туслуулахаар Жокерийг дагуулад ирсэн байдیں۔ Мэдээж манайхан эхэндээ бол Жокерд итгэхгүй шүү дээ. Гэхдээ Жокер бол Токио хотын Бэтмен л гэсэн үг заяа. Газар дор хонгилд амьдарч энэ хотыг хамгаалж байдаг харанхуй хүлэг баатар гэх юм уу та. Тиймээс одоогийн нөхцөл байдалд угаасаа Жокерт итгээд үзэхээсээр аргагүй. Мөн дээрээс нь Обе ахмадын хаана хоригдож байгааг олж мэдсэн бөгөөд энэ улсын хамгийн чанга хоригдлуудыг аваачдаг шоронд байгаа гин. Тэгээд бас дээрээс нь хизээ мэдгүй буг олчиж магадгүй болохоор ямар тайч Жокер Шинара хоёр төрүүлээд хөдлөлөө. Энэ хооронд титэмтэй охин 1-р ангийн ахмад хоёрын ярианаас сонсоход ахмад гой ч сайн дурандаа энэ охины доор ажиллахыг зөвшөөрсөн юм байна штэ. Би уг нь хостуулсан болов уу гэж бодоод байсан. Энэ нэг нарны бурхан юу ч гинөө мухар сүсэг нэрэ хүнийг бас алын шүү те. Харин Обе ахмад дээр харагдаж үзэгдээгүй цагаан хувцастай эмэгтэй ирснэ. Чи намайг хахуулдаж чадахгүй би угаасаа баян ч гинүү. Тэгснэ энэ шоронгоос гармаар байвал буг олцоод гар энтергээл амхандаа сүрдүүлээл ах шиг байна. Нөгөө талд манай хэд унах унаан дээрээ очтлоо хонглоор алхасаар л. Харин төрүүлж явсан нөгөө хоёр нь хүрх газраа ирсэн бололтой. Шоронгийн хашаан дотор нь зүгээр цөм шаагаал ороод ирлээ. Гэтэл энэ хоёрыг угтаж авсан хүн нь 1-р тусгай ангийн ахмад. Энэ хүн ер нь шашны урсгал тарих толгоогоо бүтэн угаалгацсан болж таарлаа л да. Нэг ёсондоо сургаалчийг цорын ганц жинхэнэ бурхан гэж итгэдэг болсон гэх юм уу та. Мөн дээрээс нь сургаалчийн зорилго бол дэлхийг тэр чигт нь шатаах гэдгийг мэдсээрэж шин дэлхийн үнсэн дундаас дахин төрнөө гэж солиороод байх юм. Азар Обе ахмадыг арайч буг болох чаггүй л байгаа юм байна. Гэхдээ энэ хүнтэй манай хоёр хоёулаа зэрэг тулалдсан ч ялах магадлал маш бага. Учир нь түүний галын чадвар нь тулаан сонжрох тусам дулааны энерги хөрөмтлүүлж тэрийгэ тесэлдэг болохоор удах тусам бүрэл бархаа байна гэсэн үг. Энэ хооронд манай нөгөө хэд айл эдийн машинаа олоод авцсан. Замдаа явж байхад нэг донцлогоон дээр Артур унаад үлдчихээн. Нөгөө дүүл нь мэдсэн ч юм алга. Шоронгоо төвэн энтергээл өөрсдөө зоригжуулаад. Харин нөгөө талд титэмтэй охин байна штэ. Яг ямар үүрэг даалгавар авсан бүү мэд. Ямар тайч Бородогийн хэлснээр бол дэлхийг үнс болгочвол титэмтэй охин дахиж ингэж зовох шаардлагагүй болно гинэ. Нөгөө талд цагаан хувцаснууд манаахныг арын хаалгаар нууцаар дайрч магадгүй. Сайн ажиглаарай. Угаасаа энэ ханыг нэвтэлж ороод ирдгүүл юм бол арын хаалгаар л орж ирэх нь бат. Гээл яриад ээжүүтэл өнөөх ханын жинхнээсээ цөмлөө ээжт юм байгаа сте. Гэхдээ шууд л дайсны нүдэн дээр орж ирээд өөрсдөө бариад өгсөн болохоор тулдах шаардлагатай болно доо. Тиймээс Артурыг нүүрний игнэнд гаргах гэтэл Артур овсоо. Тэнэг гарууд одоо л анзаарч идэг нац. Ингээд ямар тайч галд нилээн төсвөртэй болохоор Тамакийн нүүрний игнэнд тулдахаар болно доо.
Гэхдээ өрсөлдөгч нь гал удирдагч гэхээсээ илүү нэг тийм онцгой чадвартай хүн юм уу да янз нь. Юу ч гэсэн хэцүү л өрсөлдөгч байх шиг байна. Түүний чадвар яг юу болохыг Виктор олж мэдхийн тулд судалгаа хийсний үр дүнд алтан бээли болон дулааны чадвар хоёроо хослуулж соронзон орон үүсгээд альва металл хэрэгслүүдийг удирдах байгааг нь олоод мэдчихлээ. Тэгээд манай хүн нэг төлөвлөгөө гаргаад Лиза хүртэл тулаанд оролцохоор болвоо. Харин төлөвлөгөө нь яг юу вэ гэвэл тэр нэг алтан бээлийг нь төмрийн хайшаар бүрхэж хаях. Ингээд төлөвлөгөө амжилттай бүтэж эцсийн цохилтыг 910 Хинавад эслэгч хийснээр эхний дайснаа яллаа. Харин хоёр дахь нь шуурга энтер үүсгдэг хачин баачка яг яах гатчээдийн өөрийгөө их л хүчтэй гэж бодд юм шиг байгаа. Түүнийг манай Артур хурч ирээд нүд ирэмхийн зуур жижи болгож байгаа шүү дээ. За энэ үед нөгөө талд Оби Ахмадын бие рүү өнөөх балиар шавжаа оруулаа ичлээ. Одоо ёстой баларсан гэж бодож байтал манай брогийн булчин бараг сум нэвтэрдэггүй хантааз юм уу хайшаа. Өнөөх шавж нь орж чадахгүй ч ах шиг бүр ямар новшинч болоод байгаа бөө мэд гайс хөөе. За тэгсэн чинь манаахан дээр бас нэг харагч үзэгдээгүй нөхөр хүрээд ирвэ. Бас болоогүй өөрийгөө драгон гэж танилцуулж энтрээ. Манай Артурын мөрөөдөл чинь лууг ялж жинхэнэ баатар болох шүү дээ. Тиймээс энэ нөхөртөө ганцаараа тулдахаар боллоо. Гэхдээ энэ драгон нэлээд чадварлаг бололтой. Артурын манд дайралт нөлөөлдгүү дээ. Өөрийгөө луу гэж нэрлээд байгаа нь бас зүгээр ч нэг биш юм шиг байна. Хамгаалт сайтай, арьс нь бараг л луугийнх шиг зузаан юм уу хайшаа юм. Манай Артур уг нь өөрөө дайраад байгаа мөртлөө өөрөө гимтээд ах юм. Мөн дээрээс нь энэ нөхөр өөрийнхөө биеийг одоо яаж ч хувиргаад байгаа. Уг нь Артур төсөөллийнхөө хүчээр өөрийнхөө чадварыг нэлээд нэмэгдүүлсэн боловч бас л амжилт олсонгүй. Нөгөө талд энэ гурвын тулаан бүр сүрүүлж идэм байгаа зү. За гуравч гэжтэй Жокер бараг л зогсохоос өөр хийж байгаа юм алга. Хөөхи Шинра маань л үхтлээ ганцаараа үзээд байх шиг байна. Тэгээд бүр Шинра энгийн үеэсээ илүү хүчтэй, цэнхэр гал үүсгэснээр түүний хурд маш ихээр нэмэгдсэн боловч Ахмад гуйч бас өөрийгөө дараагийн төвшөнд гаргаад энэ хоёрын тулаанч дуусах тал руугаа хандчих шиг байна. Мэдээж тулаанд аль нэг нь ам өргөдөөгүй дууссан ч гэлээ ядчил энэ Ахмад жоохон ч гэсэн сэрэх шиг боллоо. Энэ үед гів гинтхэн Ахмадын ардаас нэг буг гарч ирээд түүнийг сүлбсэн нь Doppelganger буюу Ахмадын нөгөө ертөнцийн ихрэн гэх юм уу да. Юу болоод байгааг сайн ойлгохгүй байгаа ч манай хоёрлаа дараагийн ажлаа бодоод яваад өгсөн бол Ахмад харин Doppelganger-тайгаа хамт нөгөө ертөнц рүү явах шиг боллоо. Харин нөгөө талд нөхцөл байдал эвгүүдчихсэн чинь манаахан дээр Бенемара Ахмад туслахаар хүрээд иржээ гэж. Манай хүн ч одоо хаанаасаа ч ийм сонирн баг болоод зүгдсэн юм дээ. Нэрэ царайгаа нуухгүй бол түүнээс болоод бүхэл бүтэн Асакуса дүүргийнхэн асуудалд орно штэ. Бас манай Бенемаро ойр орчны 4 м доторх бүх дулааныг удирдах чаддсан байна. Ингэснээр нөхдүүдийн дайралт нөлөөлөхгүй гэсэн үг. Бас дээрээс нь Бенемарогийн зорилго бол тулдах биш, харин бусдыгаа аврах гэж ирсэн байж штэ. Энэ нь амжилттай болж бүгдээрээ амьд мэд зугцсан ч тэтэмтэй охины хэлснээр бол бүх зүйл яг төлөвлөгөөний дагуу явж ийн гиндэ. Учир нь өнөөдөр сургаалчид хэрэгтэй 7 дугаар баг нь шинээр мэндэлсэн л гин. Гэхдээ тэр нь яг хин юм бол бөө мэд. За ингээд хэрэг явдал улам л хэцүү болоод байна да. Одоо тэгээд 1-р тусгай ангийн Ахмадын үхэлд Шинраг буруутгасан болохоор манай 8-р тусгай ангийнхны ял нь улам л хүндэрхэн тэр. Харин тэр Doppelganger гэдэг зүйлийн тухай 5-р тусгай ангийн Ахмад Хибана өөрийнх нь өссөн асрамжийн газар буюу 1-р Рафлисын ариун сүмд ямар нэгэн нууц байж болцшгүй гэж үзээд тийшээ очиж судалгаа хийхээр болно. Гэхдээ энэ сүм нь түүнийг баг байхад юу ч хүү шатцсан болохоор мэдээж сэжигтэй зүйл болно гэж байхгүй штэ. Тиймээс сүмийн доор ямар нэгэн юм байж юуны магадгээд хайсаар байгаад шалны доор хөндий хэсэг байхыг оллоо. Энэ үед түүн дээр 1-р ангийн 2 нөхөр хурж ирээд мөн л адилхан Doppelganger гэдгийн учрыг олохоор явж байгаа гэдгээ хэлж энэ гурав хамтраад сүмд байсан тахилын ширээг холдуултал доор нь хонгил руу орох шат байд юм да. Тэгээд доош буугаад хартал хонглын өрөөнд ургамал болон шавжны талаарх баримт бичгээс өөр онц зүйл байсангүй. Гэтэл Хибана Ахмад гинтхэн ямар нэг зүйл ойлгох шиг боллоо. Энэ үед таанаас ч юм нэг гэлмаа гараад ирлээ. Энэ хүн бол Хибана, Айрис болон бусад хүүхдүүдийг харж ханддаг байсан ба энэ сүмд болсон хэргийн гол буруутан гэх юм уу да. Энэ сүмд байсан хүүхдүүдийг бүгдийг маш удаан хугацааны туршид өнөөх шавжийг агуулсан хоол хүнсээр хооллдог байж. Түүний үр дүнд Doppelganger буюу нөгөө ертөнц дэх өөр нэг хуулбарыг энэ ертөнц рүү дуудаж авчрах туршилт хийж байсан байж. Тэгээд бүр энэ эмгэн чинь 250 жилийн өмнө болсон анхны суйрлыг ч бас мэддэг заяа.
Тухайн үед баг нь болох хүмүүс нь дутуу байснаас болоод дэлхий бүрэн шатаж чадалгүй үлдсэн юм байна. Мөн дээрээс нь энэ сүмд буг болсон хүүхдүүдээс зарим нь ивэртэй буг буюу чөтгөр болж хувирсан тул тэднийг одоо болтол амьд байлгасаар л байж. Хамгийн сонирхолтой нь тэр шинээр нэмэгдсэн 7 дахь баг нь энэ эмгийн юм байна штэ. Нилээн аюултай хүчтэй болтой ямар тайч манай хэд арай гэж л зогтож амжлаа. Энэ үед Асакуса дүүрэгт Артур маань бүр сэтгэлээр унаадахлаа. Сүүлд болсон тулааны үеэр сэлмээ эвдайц. Угаасаа гал тэсвэртэй хямдхан ховонцор сэлэн байж л дээ. Харин Вулкан түүн туслахын тулд жинхэнэ чанартай материалаар сайн сэлэм хийж өгнө гэж амладаг. Тэгээд энэ хэд маань бүр явж өгнө. Амхандаа Артурыг уйдаахгүй гэсэндээ янз бүрийн балаа юм бодчихлоо. Тэгж явсаар газар доор хонгилд ороод иртэл Артурын аав ээж хоёр нь гараад ирдیں۔ Энэ хоёр чинь угаасаа өрөнд орчоод нуугдах газар олсон нь газар доорх байж. Гэхдээ хамгийн сонин нь Артурын ээж нь хүн шатах үзэгдлийн цаад үнэн. Тэгээд бас нарны бурхан энтергээд амар их юм мэдчих юм. Гэхдээ яаж мэдсэн бэ гэхээр Артурын аав нь дээр үед ресторан дампуураад хүнд байдлаас гарахын тулд өөрийгөө сатааруулж эхэлсэн явандаа түүнийг зөнж болгосон гинэ. Тэгээд бүр Артурыг яг өнөөдөр наашаа ирнэ гэдгийг хүртэл зөгнсөн л гин. Бас ямар нэг зүйл хайж байгааг нь ч бас мэдчихсэн ба цоглуулж исэн хог хаягдал дундаасаа нэг төмөр гаргаж өгсөн нь 250 жилийн өмнөх Пуужингийн эд ангийг хийдэг халуун тэсвэртэй материал байлаа. За ингээд сэлэм хийх ажил үлдэх шивдэ те. Мэдээж Вулканы хувьд сэлэм хийх бол маш амархан болохоор ганц шөнийн дотор л Артур маань шин сэлэмтэй боллоо. Харин Шинра Бенемарогийн даалгасан бэлтгэлийг хийж агаад нам. Гэтэл тэр унтжаахта галын холбоосыг өөрийн мэдлгүй ашиглаад дүүтэйгээ уулзсан байдгийн. Даан ч энэ уулзалт удаа үргэлжилсэнгүй. Харин Шоо өөрийнхөө ухаан санааг титэмтэй охинд ховстуулсан байж гэдгээ анзаарсан бөгөөд юутайч ахтайгаа нэг уулзах хэрэгтэй юм байна гэн. Гэхдээ тэр гаднах ертөнцийг сайн мэдэхгүй болохоор өөрийнхөө хамтрагч болох харавдаг эмэгтэйг ч бас дагуулад явлаа. Нөгөө талд манайхан бөөндөө цуглаад хурал хийх зуур Хибана Ахмад ч бас хурч ирээд өөрийнхөө олж мэдсэн шин мэдээллээ ярьж өгдөг. Түүнээс гадна өнөөх ярьдаг сохор номын ч бас хүрээд ирсэн заяа. Тэрээр манайханд хар хувцастай эмэгтэйгийн сүүлчийн үгс болох их суурил удахгүй биелэлээ олох тухай мэдээ хүргэхээр ирсэн байж. Үүнээс гадна Оби Ахмад 2 дугаар тусгай ангийн Ахмад болох Хондатай нууцаар уулзаад болж өгвөл хамтарч ажиллах тухай ятгсан байгаа. Хэдийгээр зөвшөөрсөн юм байхгүй ч гэлээ энэ Ахмад манай Обид итгэдэг гэдэг нь ойлгомжтой. Нэмээд бас 4 дугаар тусгай ангийнхан ч бас хамтрахаар болсон. Энэ үед сохор номин бас нэг сонин зүйл олж мэдсэн нь ойрдоо үе газар хөдлөлт мэдрэгдэх болж. Гэхдээ энэ бол зүгээр нэг байгалийн гам шиг биш. Угтаа бол цагаан хувцснууд ямар нэг зүйл хийж байгаагаас гарцаагүй. Тэгээд бүр өнөөх хөгшин гэлмаач нь энэ газар хөдлөлтийг зориуд үүсгээд байгаа юм байна. Энэ газар хөдлөлтийн үр дүнд далай доороос нэгэн аврах том баг нь гараад ирвэ. Бодвол энэ багантай адилхан дахиад 7 ширхэг байгаа. Хэрвээ бүгд гараад ирвэл агуу сөөрөл бүрэн утгаараа эхэлнэ гэсэн үг шүү guys. Бас дээрэс нь яг тэр багны доороос аврах том робот шиг юм гараад ирэх юм. Буг гэхэд бол бас арайч биш юм шиг байгаа юм. Гэхдээ бас буг ч юм уу бөөмөд. Яалтчгүй хүний гараар бүтээсэн зүйл баг шиг байгаа юм да. Мэдээж ийм авраг юм хот тосготыг бол дор нь арчиж аяа штэ. Тиймээс галын ангууд яаралтай арга хэмжээ авахар боллоо. Хайжима үйлдвэрээс бүр короног нааш нь явуулсан гэлүүд. За тэгээд баахан л их буугаар галлаад ёстой л завцар цай өгөхгүй бөмбөгцсөн ч энэ авраг робот яасан ч вэ. Тэгээд бүр ганцхан дайралтаар манайханд асар их хохирол учруулчт юм да. Энэ үед харин манай онгор хиймэл хөл гартай болцсон. Тэгсэн ч гэсэн галын цэрэг хിവэрэ үлджээ. Тэгээд яг өнөөх баганлуу гал нээсэн чинь Шинра урдуур нь орж хаагаад өөрөө жижи болчихоо яач вэ? Ямар тааж түүнийг өхүүлж болохгүй учраас Короно уснаас гаргаад ирлээ. Мэдээж өөрөө сайн нурандаа биш л дээ. Даргийнхан тушаалахгүй юу? Харин тэр багныг яагаад устгаж болохгүй вэ гэхээр далай доор байдаг галтуулыг тагласан баг нь унчвал галтуул дэлбэрч Токиот аюулд орох юм байна. Гэтэл эднэр дээр гэнтхэн цагаан хувцснуудын нэг нь хурж ирснээ Шинраг булаагаад авчлаа. Тэгснэ өнөөх роботондоо тушаал өгтөл нөгөөх нь асар их хэмжээний галын дайралтаар ойр хавийн хот тосгодыг өстой байхгүй болгох юм да. Аз болоход 4-р ангийнхан ч бас хурж ирж таарад иргэдийг аюулгүй нүүлгэхийн хажуугаар борхууж гисэн тулаанд нэгдэхэр болно. Энэ борхууг бол ямар хүчтэй гэдгийг хэдүүлээ урд нь харсан шүү дээ те. Бас л галзуу золиг шүү. Түүний дараа Короно өөрийн чадвараар роботыг дарж авсан ч энэ нь ч бас цагаан хувцснуудын төлөвлөгөө байжээ.
Яагаад ч юм энэ роботыг устгах нь эднэрийн ажилд ч бас тос нэмэр болох юм гин. Энэ үед Шоо өөрийн туслахын хамтаар хурж ирэх ба манай Шоо ч нь сургаалчид зүтгэхээ бараг л болцсон гэхүү дээ. Одоо түүний зорилго бол ахтайгаа уулзах. Тиймээс өөрт нь саад болж байгаа нисдэг бацааныг устгах гэсэн боловч энэ ч бас зүгээр нэг гар биш бололтой. Тэрээр таталцлын хүчийг хүсснээрээ удирдах чаддаг ба ерөнхийдөө бол даварцсан чадвартай бацаан биш тийм. Таталцлаас гадна бас зүүд зэрэглээ шиг л гар байна уу юу? Ямар ч тааж түүнийг явсны дараа Шоо ахтайгаа уулзах боломж гарнаа. За энэ үед өнөөх гоо сайхны мясцаас хийдэг гай чинь өөрийнхөө өнгөрснийг ярьж өгнө. Нээ чин бүр 250 жилийн өмнөх сүүрлийн үеэр нөгөө ертөнцөөс балиар шавжнуудтай хамт хүрээд ирсэн буг шиг амт юм байна штэ. Ер нь бол хүн биш заа юу guys. Тэгээд бүтлгүүцсэн агуу сүүрлийг дараачийн удаан амжилттай болгохын тулд нэгдүгээр Рафлесийг цааш нь харуулж түүний дүр тувраад Аматерасуг байгуулад хүмүүсийн тархиг угааж одоогийн шашныг үүсгэн байгуулсан юм байна. Харин манай Шинра ухаан алдсан байх үедээ галын холбоосоор дамжуулж 5 дугаар баг нь болох ягаа өсттэй уулзсан чинь өнөөх нь манай үнийг гэрлийн хурдаар өнгөрсөн рүү явж чаднаа. Тэгээд бас өөрийн дагуулж яваад 250 жилийн өмнөх өнгөрсөнд яг юу болсныг хамтдаа харъя гэж шүү. Ингэжл манай хүн 250 жилийн өмнө хүн төрлөختөн хэрхэн амьдарч байсныг хараад жинхэнэ шоконд орж байгаа юм да. Шокносоо болоод бараг ухаан алдаа заяа. Нэгс ирсэн чинь дүр төрхөн шаал өөр болцсон. Тэгээд бүр эхний баг нь гарч ирснээс хойш айл хэдийн 3 сар өнгөрцөн. Одоо бол 5 дахь баг нь гарч ирсэн гэлүүд. Дээрээс нь манай хүн хаана байгаагаа ч мэдж байгаа юм алга. Энэ үед гаднаас Оби Ахмад тэрэд орж ирснээ. Шинраг өнгөрсөн 3 сарын хугацаанд шал өөр хүн шиг байлаа л гин. Аргагүй штэ. Үс мүс эмэг энтэр одоо яг юу ч өвдөө те. За үсийг бол яа их хөө заяа. Шивээс хийлгцэн байвал яах вэ? Тэрнээс гадна бүр гэлмад гар хурч хэрэг тарьсан гэлүүд. Ямар тач яг баттай бичгэлээ Шинрагийн бид нөгөө ертөнцийн хуулбар нь орсон байж магадгүй болоо явчлаа. Бас дээрэс нь өнгөрсөн 3 сарын дотор маш их зүйл өөрчлөгдсөн бөгөөд баг нь нэмэгдэхин ирээр хүмүүсийн галын чадвар сайжирсан. Тэгээд бүр Айрис гэлма гал удирдах чадвартай болцсон байдیں۔ Ер нь яг юу болоод байгааг яг таг ойлгож байгаа хүн энд нэг ч алга. Гэхдээ Оби Ахмадтай хэлснээр бол Бенемаро ч бас Шинра шиг өнгөрсний тухай зүүдэлдэг болсон гин. Тэгэхээр Бенемарог баг багт нь Асакуса дүүргийн хуучин удирдагч түүнийг тулааны урлагт сургаж байсан түүхтэй. Харин өнөөдөрхөн гарч ирсэн 2 шинэ багны хажууд яг хуучин удирдагчийг буг гараад ирхэн тэрдээ. Энийг харсан Бенемаро шууд л тийшээ явахаар болдог. Тэгэхээр Асакусагийн хуучин удирдагчийг Хибачи гэдэг байж л дээ. Тэрээр Бенемарог анхнаасаа л дараачийн удирдагч болгохоор бэлдэж исэн бөгөөд Асакуса дүүргийн ёс заншлын дагуу буг болсон хүмүүсийг амьрлуулах ажил нь зөвхөн удирдагчийн нуруунд дээр тогтдог. Амьрлуулах ажил бол нэг ёсондоо хүн алж байгаагаас өөрцгүй болохоор удирдагч хүн бараг л алуурчин гэх нэрийг зүүж явах шаардлагатай болно гэсэн үг. Гэтэл нэгэн өдөр буг болсон эмэгтэйг устгах үед тэр эмэгтэйгийн хүүхэд нь ээжийнхээ үхэлд Хибачиг буруутгаж түүнд өс сансандаа болоод ар нуруунд нь хутга зоосноор Хибачи тэнгэртээ дэвшсэн түүхтэй юмсан ч. Одоо бол тэрээр дахин амьсан ч гэлээ яг жинхэнэ Хибачи бол биш. Түүний тухай хүмүүсийн төсөөлдөг хүчтэй догшин хүн байсан гэх төсөөллөөс үүссэн Доппелгэнга гэсэн үг шүү. Мэдээж Доппелгэнга гарч ирсэн нь хоёр ертөнцийн зай улам ойртсонтой шууд холбоотой. Гэхдээ Бенемаро бол үнэхээр Аавра Кинг юм аа нэр. Хизээж өөрийнхөө хүмүүсийг итгэлийг алдахгүй, хэн байсан, хэн болсноо хизээж мартахгүй. Тийм болохоор л Асакусагийн иргэд түүнд маш их итгэдэг байх л та. Ингээд ямар тааж Бенемаро өмнөх Ахмадтай өөрийгөө яг ямар шиг удирдахч болсноо харуулснаар энэ тулаан ингэсгээд дууслаа. Харин энэ тулаанаас манай хэд Доппелгэнга болон Адуула ертөнцийн талаар маш том зүйлсийг ойлгож авсан. Тэгэхээр Викторийн хэлснээр бол Доппелгэнга гэдэг нь нөгөө ертөнцид өөр нэг тусдаа оршихуй бас биш юм шиг байна. Яг юу вэ гэхээр хүмүүс чиний тухай юу гэж төсөөлдөг тэр төсөөллөөс үүссэн чи гэсэн үг. Хүн бүрт яг тийм төсөөллөөс бүтсэн дүр Адуула ертөнцид оршдог ба тэрхүү Доппелгэнга хүний ертөнцид байгаа чиний биеийг булаах гэж оролдох үед хүн шатах үзэгдэл явагддаг болж таарч байгаа. Энэ үеэр Шоо өөрийн туслахаа дагуулад төрүүлсэн эцэг эхийнхээ тухай олж мэдхээр хаасайгүй л тэнжээд юм байгаа зү. Тэгж явсаар 17 жилийн өмнөх нэг нийтлэлд ах дүүсийн ээжийн тухай нэгэн сонин зүйл бичигдсэн байхыг олж хараад очоод уулзтал манай хоёрын ээж чинь сурагч байхдаа жирэмсэн болсон бөгөөд эцэг нь тодорхойгүй. За тодорхойгүй гэдэг нь вэ штэ.
Бүр жинхнээсээ хэргийн эзэн гэж байхгүй гэсэн үг. Гадны нөлөө гэж ирэмслэл гэх юм уу юу гэх юм. Бүр яг жинхнээсээ зөв зүгээр яж агаад жирэмсэн болцсон заяо. Ямартай ч манай хоёрт эцэг гэж байхгүй гээл бодчих. Гэтэл энэ үед генетикийн шогийн галын холбоосоор дамжуулж буг болсон ээж нь түүнд өнгөрсөнд болсон зүйлсийг харуулдаг. Тэрээр яагаачгүй ээж жирэмсэн болсноо өөрөө хүртэл гайхаад аргаа барж яхад нь дээрээс нь нэмээд хинч түүнд итгэхгүй. Бүр гэр бүл нь хүртэл хөөгөөд явуулсан заяо. Ингээд Шинраг төрүүлснийхээ дараа хүүхдтэйгээ хоёулахнаа үлдсэн ээж нь хэдэн жилийн дараа дахиад гадны нөлөөгөө жирэмслээд шог төрүүлсэн байгаа. Энэ бүхнийг харсны эцэс Шо одоогийн ертөнц бол сүүрлийн өмнө амьдарч байсан хүмүүсийн төсөөлдөг байсан ертөнц юм байна гэдгийг ойлгож авлаа. Тэрний нэг баталгаа бол сүүрлийн өмнө хүмүүсийн дунд яг Шинрагийн ээж шиг гадны нөлөөгөө жирэмслээд төрсөн хүүхэд нь энэ дэлхийг аврах баатар болно гэх үлгэр домог байж. Тэгэхээр Шинра бол яг тэр хүмүүсийн төсөөлдөг байсан баатар гэсэн үг. Тиймээс Шо одооноос эхлээд ахтаа тусалж энэ ертөнцийг агуу сүүрлээс аврахаар болно доо. Ингээд нэх хөдөлгөөн 8 дахь баг нь гарч ирэх үед галын ангийнхан ч хүрээд ирлээ. Гэхдээ энэ удаад гарч ирсэн дайсан бол хүмүүсийн итгэж залбирдаг шашны үндэслэгч 1-р Рафлес. Бусд нь хамгаалалт, нүүлгэн шилжүүлэлт хийх хооронд Шинра Рафлесийн эсрэг тулдахаар болно. Гэхдээ тэрнээс өмнө энэ нэг ядаргаатай оцааныг бас зохицуулахгүй боллаа болж байна. Энэ үед манай Шо хүрээд ирсэн чи харин өнөөх бацаан чинь яагаад ч юм дахиад зүхтаад явчих юм. За тэгээд Рафлес чинь өнөөх авраг юмтайгаа нэгдээд яг юу ч болоод байгаа. Гэтэл яг энэ үед Айрис гэлмаа өөрийн нууц хүчээ харуулж ойр хавийн бүх хүмүүст хамгаалтын бүрхүүл хийж өгнө. Ер нь бол Айрис чинь хамгийн сүүлчийн 8 дугаар багнаар сонгогдсон хүн болж таарлаа. Ямартай ч энэ хамгаалалт байхад Шинра өөрийнхөө хүчийг хязгаарлах шаардлагагүй л болж байгаа. За тэгээд яалтчгүй Шонэн нэмгсэндээ бүгд л гол дүрийн баатартаа найдаал. Нөгөөх нь ч ганц цохилтоор дайснаа дарж авна сте. Гэхдээ Рафлесийн үхэл түүнд итгэдэг хүмүүсийн итгэл найдварыг үгүй хийж тэдгээр хүмүүс Шинраг чөтгөр гэж бодох үед манай өнгийн талга болох нь тэр. Ер нь бол guys энэ нэг мэс засал хийдэг балаа нөхөр чинь анхнаасаа л Шинраг гэр бүлээ алсан чөтгөр гэж цуу яриа тараадаг байсан юм байна штэ. Баатар болох хувь тавилантай төрсэн болохоор нь албаар сөрөг арга хэмжээ авсан гэх юм уу? Энэ үед Шогийн туслах манайхан дээр ирээд одоо энэ дайсагнал энэ төр яах вэ? Бошуухан шиг Аматерасу станц руу очихгүй болохоо байлаа л гин. Нөхцөл байдал угаасаа хамгийн муу байгаа болохоор манайхан ч түүний үгэнд итгэж эхлээд Аматерасу станцыг цагаан хувцснуудаас хамгаалахаар боллоо. Яг ямар учиртайг нь манай хэд мэдэхгүй байгаа ч цагаан хувцснууд наашаа ирснийг бодвол Аматерасу станц зөвөрлөг эхлүүлэх түлхүүр нь болж таарч байгаа. Ингээд манай борхуугийн эсрэг бороод хоёр бор нөхрөл хоорондоо үзэхэндээ. Энэ тулаан борхуугийн хувьд жоохон хэцүү эхэлнэ. Бородоо дайсныхаа цохилтыг шингээж аваад дайрдаг болохоор яаж ч үдсэн нэмэргүй. Дэлб зодуулж яхад нь хинаваад эслэгч түүнд тусалж бородойд хүнд шарх өглөө. Энэ хооронд дотгошоо орсон хэддээр манай Жовани хурж ирээд Питоны учрыг тайлцсан. Одоо бол энэ ертөнд сүрх нь угаасаа ойлгомжтой болсон л гин. За энэ Жованагийн учрыг бол манай эдний дугаасаа олж чадахгүй. Тэгэхээр дотгошоо нэмэлт хүч орё гэсэн чинь бородой болон бусд нь хаалгыг таглаад одоо бол яг аль тал нь Аматерасуг хамгаалаад байгаа юм бөө мэд. Бородой ингэж амь насаа үл хайхраад байгаа нь титэмтэй охины төлөө. Тэр охин чинь бодол унших чадвараараа энэ дэлхийн бүх хүмүүсийн муу муухай сөрөг бодлуудыг сонссоор агаад галзуурахад ганц хуруул дутуу байгааг нь. Тиймээс энэ ертөнцийг сүрүүлжүүл дахиж хэний ч бодлыг сонсохгүй амар тайван болох юм бохоо. Ингээд Жованыг өөрсдөө аргалахгүй бол болохоо байж байгаа нь тэртэй. Тиймээс Виктороос зөвлөгөө авсны дагуу Валкан Жованигийн удирдж байгаа шавжнуудын учрыг олсноор улаан үст Лиза маань эцсийн цохилтыг хийж зүйл дуусглаа гэж бодтол заваа эмчнэ шавжаар дамжуулаад Валканы туслах хүүхдийн бид орсон байдیں۔ Тэгээд өнөөх Аматерасугийн түлхүүрээр идэвхжүүлэлт хийснээр энэ ертөнц төсөөллийн Адола ертөнцтэй холбогдож энэ дэлхий тэр чигтээ гамшигын байдалтай болвоо гэж. Харин нөгөө Жованиг манай Артур хурч ирээд туслах хүүхдийн тархинаас нэг мөсөн арчиж хаясан байдаг. Ингээд ямартай ч бүгдээрээ эсэн мэд үлдлээ. Гэхдээ энэ сүрэл яг юунаас болж байгааг Жокер олж мэдсэн ба хэрвээ хүмүүс итгэл найдвараа дахин нэг удаа олж авч чадвал сөрөг төсөөлөл алуугалаад энэ дэлхийг аварч чаднаа гэсэн үг. Гэвч энэ үе чинээр гарч ирсэн doppelganger-уудыг харал та нар. Эднэр бол no joke үстэй. Тамакид ялагддаг нөхрийн doppelganger-г манайхан жинхэнэ хувилбартаа нийлээд яаж игээд дарж авсан.
Харин өнөөх өөрийгөө дракон гэдэг нөхөртэй манай Артур дахин нэг удаа үзэлцэхээр болвоо. За энэ дракон биш дээ guys. Үнэхээр бүр хүнд ч ялагдж байгаагүй. Жинхэнэ эвгүй гар ахгүй юу? Гэхдээ манай Артур айл хэдийн дараагийн төвшөндөө очсон. Тэгээд бүр энэ хоёрын тулаан сарн дээр үргэлжлэн гин шүү бас. Ер нь яг юу ч яриад байгаа. За ямар тааж Артур маань сарн дээр хүртэл тулд чадхаа баталж харуулж явах шиг байна. Тэгээд нэлээд ширүүн тулааны төгсгөлд Артурын цавчилт дэлхийг хүртэл хоёр хуваасан гээл бод. Түүний тулаан хүмүүрт итгэл найдварыг өгсөн бол Артур өөрөө тэнгэрийн орондоо заларсан байдаг. Нөгөө талд Куроно өөрийнхөө хуулбартай тулдж байх бөгөөд түүний хуулбар нь зан аран шингийн хувьд өөрөөс нь тээс ондоо. Зүгээр л хүмүүс Куроног юу гэж бодож төсөөлдөг яг тийм зохиомл хүн байх нь тэр. Гэхдээ мэдээж энэ тулаанд жинхэнэ Куроно ялалт байгуулсан. Харин Жокер өөрийнхөө хуулбарт яг алуултгийн даваан дээр 1-р ангийн ахмад буг болсон дүрээр дахин нэг удаа гарч ирж түүнийг аварлаа. Энэ ахмад өөрийн хуулбараа ялж биеийнхэн удирдлагыг авсан гэх юм уу та. За тэрч яах. Бенемаро өөрийнхөө хуулбартай үзэлцэхээр болцсон хөөе. Хүмүүс Бенемарог юу гэж төсөөлдгийг бодоод үзтээ. Хамгийн хүчтэй галын цэрэг заяа. Гэхдээ энэ тулаанд жинхэнэ Бенемаро хормын дотор л ялалт байгуулахыг бодоход манай Бенемаро чинь чиний миний төсөөлснөөс ч илүү хүчтэй болж таарч байгаа. За энэ үед Айрис Гэлэмаа өөрийнхөө хуулбартай хуулбарч гэжтэй. Яг үнэндээ манай Айрис чинь энэ Аматерасу станц дотор 250 жил гол цөмөн байсан охины хуулбар нь байж. Одоо тэгээд хин намд үлдэх юм бөө мэд. Нөгөө талд Шоо өнөөх ядаргаатай бацааныг аргалчлаа гэж бодтол өнөөх ч нүгхээсээ өмнө сарыг дэлхийрээ унгааж хаяад өөрийнхөө амийг хорлцдیں۔ Гэхдээ баатрууд бол яг л ийм үед гарч ирдэг үстэй те. Шинра сарыг зогсоосны дараа Шоог дагуулад хоёулаа хамтдаа энэ сүйрлийг үүсгэж байгаа төв цэг рүү орсноор хүн төрлөختний цөхрөл сүйрлийн бүхий л дурсамжийг олж харлаа. Энэ үед манай хоёр Адоло холбоос руу нэвтэрч ороход тэнд нь титэмтэй охин хүлээж байх ба энэ охин бол үхлийг жинхэнэ аврал гэж итгэдэг гигантэн байж. Хүмүүсийн бүхий л мухар сүсэг янз бүрийн шашны мэдээллийг өөртөө шингээж аваад бурхан шиг оршихуй болсон гэсэн үг. Товчхондоо бол бурхан хүмүүсийг биш хүмүүсийн төсөөлөл нь энэхүү сүйрлийн бурханыг бүтээсэн гэхүү дээ. Мэдээж бурханлаг оршихуйг ялахад амархан байна гэж юу ах вэ? Бас дээрэс нь манай Айрис Гэлэмаг жинхэнтэй хамт цааш нь харуулсан. Энийгээ ч бас аврал гэж нэрлэдэг байгаа юм да. Энийг харсан Шинрагийн уур нь хөрнө өстэй те. Гэхдээ Шоо түүнийг тайвшруулж энэ тулаанд уураар ялахгүй гэдгийг ойлгуулснаар манай хүн арай гэж тайвширлаа. Гэтэл энэ үед нөгөө хэдийн маань нүүлгэн шилжүүлэлт хийгээд завгүй ах үеэр Обе Ахмадын хуулбарыг явуулж жинхнийхээ хоолойг хэрчиж байгааг манай Шинрад албаар харуулж түүнийг уур хилэнд автуулснаар жинхэнэ суурил одоо л эхэлж ах шиг байна. Учир нь хүн төрлөختний цорын ганц итгэл найдвар болсон Шинра өөрийгөө ч удирдах чадхаа болсон болохоор бүхий л итгэл найдвар нуран онж байгаа нь энэ. Гэхдээ үжидэ Артур үхээгүй байх гэж бас байх уу? Тэгээд бүр тазарсан биеинд буцаад сэрэгцэн заяо. Шинраг загнажгаад ухаан оруулж энтрээ. Энэ үед манай хоёр дээр ээж нь хурч ирээд хоёр хүүхэдтэйгээ хамт өнгөрүүлсэн хамгийн сайхан дурсамжаа дахин нэг удаа сануулж өглөө. Мөн дээрэс нь эдний ээж бол сургаалчийн доппелгенга буюу итгэл найдварын бэлэг тэмдэг болсон хүн юм байна штэ. Тиймээс л буг болсон ч гэсэн өөрийн ухаанаа хадгалж үлдсэн байх л та. Тэгээд бас болоогүй заяо. Энэ гурван маань лууд бөмбөлөг дээр гардаг шиг нэгдэж нэг хүн болоод тэрийгэ Шинра Баншоо гэж нэрлэлчүүл яах вэ? Одоо бол сургаалч байна уу, юу ч байна уу бүгдийнхэн дайралт нөлөөлөхгүйгээ л бод. Аргаа барсан титэмтэй охин сургаалчтайгаа нийлснээр жинхэнэ сүйрлийн бурхан болсон ч Шинра Баншоо түүний бүхий л сүйрлийн галыг эсрэгээр нь бүтээхэд ашиглах нь тэр. Ингэснээр сүйрч байсан дэлхийд дахин нэг удаа амьдрал цэцгэлж эхэлвэ. Ингээд дэлхийн ертөнц буцаад хэвэндээ орж орохдоо бүр арай л хэвэндээ ороод байна уу юу? Урд хожид үхэж өргөцсөн бүх хүмүүс буцаж ирээд яг юу ч болоод байгаа юм бөө мэд. Гэхдээ Шинра энэ ертөнцийг дахин бүтээхдээ хүний амь насны үн цэнийг багасгаад үхэл гэдэг зүйлийг тоглоом шоглоом шиг юм болгоо ийцэн гэхүү дээ. Үхэн гэж бараг л байхгүй мó хайшин. Ер нь бол нэг тийм харахад эмх замбраагүй ертөнц гэхүү дээ. Харин титэмтэй охин энэ дэлхийг оршин тогтнуулж өөрөө ч бас тэнд амьдрах сонголтоо хийх ёстой. Энэ үед түүн дээр бороотой хурч ирж ятгаснаар ямар тааж титэмтэй охин бол сонголтоо хийлээ. Харин түүнтэй нэгдсэн байсан Айрис болон бусдын тухайд гэвэл Айрисын жинхэнэ хуулбар болон хөгшин Гэлэмаа хоёр үхлийг сонгож харин Айрис ягаа үснээр буцаж амилахыг сонгодог.
Ингээд яг сайхан боллоо гэтэл Шинра нэг хачин юм гаргаж ирсэн ээ. Энийгээ бурхан гинэ. Тэгээд бас энэ бурхан нь бүх хүмүүсийн галын чадварыг авснаар энэ дэлхий дээр дахиж онцгой чадвартай хүмүүс байхгүй болж хүн шатах үзэгдэлч бас гарахгүй гэсэн үг. Тэгээд түүний ажил дууссан болохоор өөрийнхөө орших ёстой газар руугаа буцлаа. Хэрэг гарвал ахыгаа дуудаж явахгүй юу те. Тэгээд бас энэ нэг аним ярьж өгöd байгаа залуугийн инстаграм хаягийг дагаад өгөөрэй заа юу гэж хэлээд хаашаа ч юм яваад өгвөө. Ингэж л бүх зүйл сайхан болж амар сайхандаа жаргана өстэй. Энэ өдрөөс хойш хичнээн цар өнгөрсөн юм дээ мэдгүй. Одоо бол тусгай галын хүчин гэж байхаа болсон бөгөөд Оби Ахмад болон Бенимару, Дэслэгт Сагамия тэрэд Дэлхийн Баатрын салаа гэж нэг тусгай бүлэгэн байгуулад дэлхийд даяар аялж яваа сурагтай. Мөн тэдний багт Шинра, Борху, бас Артур гэд ер нь л хамаг хүчтэй гэсэн хүмүүс нь байгаа юм шүү арга. Эднэрийн зорилго бол шинээр үүссэн дэлхийд сонин хачин амьтад зөндөө байгаа болохоор тэдгээрийг судалж устгахын устгаж яваа нь энэ юм байна. За тэгээд энэ явдлаас хойш 25 жилийн дараах ирээдүйд Soul Eater гэх анимны дөрүүд аль хэдийн төрсэн байх ба Fire Force аним энэ хүрээд дуусч байна да guys. Энэ хүртэл үзэж дуусгасан бол заавал ямар нэг комент хийрээ заа юу. Тэгээд бас намайг дэмжмээр байгаа бол donation шаардлагагүй. Зүгээр лайк саба дараад Instagram хаягуудаа дагаад өгөхөд л болно, окей? За тэгээд дараагийн мэтлэгээр уулзтлаа. Түр баяртай.